7 дугаар бүлэг. Түүний алдраас өндийн бос. Мулаа Хусын гүдүүсийг Баабын гэр тавьшрахад Бааб хайраар өгтөн морилон орохыг урьлаа. Тун удалгүй Бааб Мулаа Хусыныг дуудаад нөхөрлөл үерхлийн нам хүмүүдрүүд маань төгсгөл болно. Үйл хэргийг минь түгээн тунхаглахаар өндийн босч хичээж хармаахаа бэлд. Гэрээслийн эзэн Тэнгэр та нарыг дэмжин туслах нь эргэлзээг учир энэ цаг үеийн дороотл будлын самунд сатаарах хэрэггүй. Чухам бүдэр чамайг хайрын хамгаалтанд авч нэг ялтаас нөгөө ялтанд дагуулна. Нэг захаас нөгөө зах хүртэл дэлхийг хөндлөн заялж хор бороогоо газар руу илгээдэг үйл луга адилаар хүчит бурхан өөрийн инэрл хайраар чамд олгосон адис хивэлийг хүн ардад түгээгтэн. Тэнгэрлэг ахын ертөнцид дүүлэн нисэх буян түлсийн балчгаас холдон отоход тус болж магадгүй үгсийг бид чам зориулж нэн төрөвсөн бүлгээ. Эдгээр үгс сургаалыг дуудлагыг тань хүлээн авах хүмүүстэй хуваалц хэмээн хэлжээ. Баабыг Микаро мөрөглийн аян хийхээр төлөвлөж өг мэдсэн Мулаа Хусын хамт явахыг зөвшөөрүүлэх гэж түүнээс хідэнтэй гуйв. Гэвч тэрээр Микаро гудуустай хамт явахаар босныг хэлсэн. Мулаа Хусаны урам хугарч сэтгэлээр унсныг хараад Бааб хамгийн чухал даалгавар түүнд ноогсныг итгүүллээ. Тэрээр Мулаа Хусаныг шин сургаалт үгээхийн тулд хойд зүгээс аяллаа эхлэхийг гуйв. Тигранд маш онцгой үйл тохиолдно гэдгийг Бааб Мулаа Хусанд ойлгомжтой өгүүлсэн авч чухам юу болохыг тодорхой хэлсэнгүй. Нийслэл очоод жинхэнэ иргэшэл ноёрхлын өргөө хайртын орд харшид морилон ороход чинь харамгүй өгөөмөр сэтгэлээр туслаасаа хэмээн хүчит зөм бэлэгт бурхнасаа гуйв. Уг хотод нууц оршин буй. Энэ нууц нэгдвээс дэлхий дэваажин болно. Чи үүн ивэл хишгээс хүртэж сүр жавхланган танин мэднэ. Байх хэмээн би найдаж байна хэмээн Бааб өгүүллээ. Тэгээд Мулаа Алийг дуудаад Иракт сургаалт түгээхээр яв гэж захиад өөрийн дүр төрх байдлыг бүх хэлээрээ харин сургаалаа зарласан болохыг нь хүн бүхэнд хуваалц зөвлөсөн юм. Сүсэг бишрэлчин чулуу мэт ууштай хатуу ямар ч салхич урганд байрнаасаа хөдлөлгүй гайхамшиг бүрийг давж туулах ёстой. Чи бурхны ордноос гарч мөн түүний төлөө зовлон туулах хамгийн анхны хүн юм. Түүний замд амиа алдвал чамд агуу их шагнал буян тэвэл заяагт нэгдийг санаж яваараа хэмээн айлтан сойрхжээ. Амьдралын бусад үсгүүдийг дуудуулан хүн тус бүрт онцгой үүрэг өгнө. Шүтлгийг хүлээн зөвшөөр сургаалыг нь хүлээн авсан сүсгтэн хүн бүрийн нэрсийг тэмдэглэж авахыг захив. Эдгээр нэрсээ бит хөмжилсэн дугтуйнд хийж нагцах Хажи Мирза Сид Алид нийлгээгээрэй хэмээн зөвлөв. Нагцах нь эдгээр нэрсийг түүнд өгөх ажээ. Бурхны судар номонд би эдгээр сүсгтний талаар дурдах болно. Тэг хаваас тэрээр алдрын тэтэнд хүрэх өдрөө хүмүүрт үнэн сэтгэлээс үнэлж баршгүй буян хайрлаж тэднийг диваажингийнхаа орсон суугчид болгоно гэж тэрээр хэлв. Аяа хайртанд нараа. Та нар өнөөгийн бурхны алдрыг мандуулах хүмүүс мөн билээ. Та нар түүний нууцыг өвлөн хадгалахаар сонгогдсон билээ. Та бүхэн бурхны шин чанаруудыг дэлгэн харуулж өөрсдийн үйл хэрэг үг хэлээрээ түүний үнэн түүний сүр жавхлангийн жишээ болж явбас өгстэй. Би махуудын тань бүх мөч эргэтнүүд хүртэл та нарын эрхэм зориг, та нарын ариун нандин амьдрал, сүсэг бишрлийн тань бодит мөн чанар болон залбирал тэмүүллийн тань эрхэмсэг дээд байдлыг гэрчлэх ёстой. Та бүхэн анхдагч цэгээс үүсэл гаралтай өсгүүд. Энэ хүүдэл нээлттэй сундрах анхны булаг аршаан бүлгөө. Энэ газар дэлхийн ямар ч саад бэрхшээл, дур хөсөл, хөнгөн хийсвэр хөөцөлдөөн та нар дотор урсаж буй. Тэрхүү буян ивэл даршааны ариун нандин байдлыг үлхэртүүлж, тансаг амтыг нь гаш хүнс болгоосай гэж бурхан Тэнгэрээсээ гуйв. Залбир. Ирж хүчрэх өгөөдөр зориулан та бүхнийг би бэлтгэж байна. Та бүхэнд одоо захаасаа айлдаж буй. Миний бие ирээдүйн ертөнцид бурхны инэрл хайрын суудлын өмнө та нарын үйл амжилт бүтээлийг бахархалтайгаар илтгэхийн тулд чадах чинээгээр чармаагтав. Энэ газараар хөндлөн гол тархаж хөл дээрээ бад зогсон түүний залрах замыг ариун сэтгэл зүрхээр гийгүүлэн зас. Өөрийн сул дорой байдлыг бүү тоо.
Хамгийн чадагч эзэн бурхныхаа юунд ч үлдээлдэх хүч чадалд харцаа төвлөрүүл. Итгэл найдвараа түүнд даатхан түүний алдраар өндийн босч үнэн ялалд нь гарцааг үйдэх хэмээн ба байлдан тэдэнтэй салах ёс гүйцэтгэжээ. Үүрч тэмдгэрээгүй хот харанхуй байх үед Молах санхүү дүүс нараас өөр Шираз дэрсэн амьдралын бусад үсгүүд Бабын заларсан мэдээг түгээхээр хотоос тал тийш таран удсан амиа. 8 дугаар бүлэгт зовлон тулсан анхных нь болов. Бабын заларсан мэдээг баяр хөөртэйгээр бусдад хуваалцаж түгээж эхэлсэн Мулаалиг Шираз хотоос гарч хамжаагүй байтал хотын нэгэн нөлөө бүхий нэр хүндтэй иргэн хүүг нь буруу замд орууллаа гэж буруушан хариг сэрцгийгээр зодсон юм. Түүний өмнөх зурайх зам ямар их аюултай их зөндөр болохыг энэ явдал гэрчилсэн хэдий ч Бурхны шинээр элчийг анх ирж явсан тэр замаараа буцхан Иракийг зорилоо. Бабын өөрийгөө тунхаглах шүн нэн төрөвсөн номын хуулбар Жозефийн суурийн тайлбарыг Мулаали Ирак руу авч яваад Карбила хотын Санвартан нарт Бабын бусад зохиолын хамт өргөн барьжээ. Хотын олон түмний дунд баяртай сонирхолтой мэдээ тархав. Карбила Сид Касимын олон шавнаар байх бөгөөд хотод нэлээд өндөр байр суурьтай нэр хүндтэй ажээ. Мулаалигийн авчирсан мэдээг зарим хүмүүс баяртай хүлээн авч байлаа. Тэднийг Бабд итгэж үг мэдсэн лам Санвартан нар Мулаалигийн эсрэг довтлох болов. Шейх Ахмад Сид Касим нарын хэдхэн шав амьдардаг Нажаф хот руу Мулаали Карбилагаас мордов. Мулаали түмэн олны өмнө шашны нэр нөлөө бүхий хүмүүсийн нэгэнд нь Бабын заларсан мэдээг аимшиггүйгээр зарлан мэдгэжээ. Түүний нотлогоо түүний үгсвэлээ. Түүний гэрчлэл бол лалын шашныхны өөрсдийн шашны үннийг нотлох гэж оролдог тэрэл гэрчлэл мөн. Бурхны зөнж мэргэн Мухаммедийн 23 жилийн турш нэн төрсөн бүхэл бүтэн Коран судартай тэмцэх хэмжээний шатчлаг, мөргөл, сургаал, шинжлэх ухааны нотлогоо зүйлсийг Персийн боловсралгүй Хашимэт энэ залуугийн биерэн дороос 48 цагийн дотор урсан тойрогдсон амай гэж түүнийг өгүүлсэнд эдгээр үгсийг сонсож байсан хувраг түүнийг тэрс үзэлтэнд зарлаад цуглаанаас хөөн зайлуулв. Энэхүү тэрс үзэлтэн буруу номноос ангижран салахын тулд сайх хуврагийн шавнар шийтийн хувраг Санвартнуудтай нэгдэж Мулаалиг буруушан ял тулгаж байв. Тэр чүүхэл Шейх Ахмад Сид Касимын шавнар нь Мулаалигийн мэдлэг үнэн зан чин сүсэл бишрлийг мэддэг боловч тэдэнтэй нийлэн түүнийг буруушааж байлаа. Нажафын Санвартнууд Мулаали лалын шашныг бутаргагч ариун шашныг бузарсан этгээд үүмэн дэгдээгч гэж нэрлээд хотод байсан Османы захирагчид тушаав. Тэд түүний тэгэр мөрний эрэгт орших Османы засаг захиргааны бүс нутгийн төв басан Багдад хот руу илгээжээ. Багдад хотын захирагч түүний номнуудыг хураан авч хотын зөвлөлийн танхим тавьж өөрийг нь ганданд хорих зарлиг болгов. Мулаали шоронгийн дорны цаанч уулзсан бүхэндээ сургаалт өгөөж байлаа. Сургаалт өгөөж байсны дунд Бабын үйл хэрэг Багдад хотноо өдрөөс өдөрт түгэн дэлгэрч байлаа. Шашны удирдагч эрх баригчид болж буй явдлыг үзэн айн цочирдож эхэллээ. Сүнитүүд ихэнх хувийг нь эзлэх лам Санвартнуудын уулзал цуглаан дээр Мулаалиг авчрахыг тушаажээ. Тушаал ёсоор түүний шоронгоос авчир тэдний өмнө зогсон үйл хэргийн эзэн тэнгэр хэн болохыг асуусан тэр хүсэн хүлээж байсан үнний сүнс заларсан өмөө. Тэрээр Бурхны сударт амлагдсан нэгэн билээ хэмээн хариулв. Түүнчлэн Бабын мөргөл шатаас уншиж тэднийг түүнд итгэхийг уриалахад тэдийг хэмсэгдүүр гаргаж үгийг нь цамбруушан харин түүнийг алах ял оноожээ. Хотын дарга болсон үйл явдлын тайланг Османы эзэнт гүрний нийслэл Константинопол руу илгээсэн юм. Харин хариуд нь Мулаалиг номынх нь хамт Константинополд авчрахыг тушаасан юм. Багдадын шорон 6 сар хоригдсны эцэс Мулаали урт аяллаа эхэллээ. Хэдийгээр тэр Константинополд ирсэн ч Багдадын шоронд хатуу ширүүн нөхцөлд зов шаналсан тул энэ бүх ачаалал түүний хэрээс хэтэрч биеийн муудсан юм.
Тэр Константинополд ховоогоос халсан бөгөөд Баабын төлөө амнасаа зориулсан анхны хүн болсон ажгүй. 9-р бүлэг. Нулаа хусан Тигран онцгой өрөг хүлээв. Хижааз руу явах мөрөглийн аян наттай хамт хансайгууд бүү харамс. Хижаазч тэр, Ширазч тэр. Энэ зэрэгцгээр тийм ариун нандин нууцыг хадгалж тэр хотод хүрэх замыг чинь харин би өдөрдөн чиглүүлье. Замдаа Испахан, Кашан, Тигран, Курсан хотуудаар орогтон. Тэндээсээ Ирак руу очиж эзэн тэнгэрээсээ сурагчмээ сонсон суув. Эзэн тэнгэр чинь чамайг харж хамгаалж өөрийн хүсэл тааллын дагуу чамайг өдөрдөн чиглүүлэх болно. Үл үзэгт ертөнцийн ариун сүнснүү чамайг тэтгэн урам зориг чинь улам бадраана гэдэгт итгэлтэй байв. Одоо чамд хүч чадал оршиж түүний сонгосон сахиулсан тэнгэрүүд чамайг хойрон эргэлдэж байна. Түүний бүхнийг чадагч мутар чамд адсан хаална. Түүний үнэн сүнс алхам бүрийг чинь өдөртөх болно хэмээн Бааб Мулаа хусанд өгүүлв. Курсанд очиод бүх үйл хэрэгээ тодорхой бичиж тайлгансан загтлыг өөр рүү нийлгээхийг Бааб Мулаа хусанаас хүсээд чамаас Курсанаас дахиад хүртлээ биш Хижааз руу мөргөлийн аянд мордохгүй гэлээ. Мулаа хусан Ширазаас хойц зүг замд нь орших Испаханд эхэлж очив. Сэд Казимын замдаа уулзаарай гэж түүнд өмнө нь захиж байсан лалын шний тэргүүн номтой багш нарын нэг нас барсан байсан хэдий ч тэр санваартны шав нартай уулзаж ярилцлаа. Гэтэл тэд түүнийг эсэргүүцэн Испаханы удирдлага эрх баригчид түүний эсрэг арга хэмжээ аав гэж алтан хошуу өргөсөнд харин хотын захирагч хариуд нь тэднийг бүх хотхон өмөлөд байг гэж сануулжээ. Испаханд Баабын сургаалыг хүлээж авсан хамгийн анхны хүн бол бичгүүсэг тайлагдаагүй улаан буудаа шигшгч нэгэн эр байв. Түүний нэрийг Мулаа Жафар гэдэг ажээ. Удалгүй хэсэг бүлэг хүмүүс Баабын дагалдагчид болцгоо. Мулаа хусан тэндээсээ Кашан руу одсон бөгөөд Баабын сургаалыг хүлээн зөвшөөрсөн тентхийн анхны хүн бол чинэлэг худалдаачин Хажи Мирза Жани. Цаашлаад Имам Редагийн эгч Фатима Масумиг оршуулсан Ком хотод очив. Түүний дуудлагад хинчээс хариулв. Тигранд очиж шашны алдар сургуулийн даруухан өрөөнд буудалжээ. Уг сургуулийн захирал Курсаны Мирза Мухаммед бөгөөд Тиграны шейх бүлэглэлийн тэргүүн байв. Мулаа хусан түүнд Баабын тунхаглыг хэлсэн авч захирал Баабын сургаалыг хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам харин ч Мулаа хусаныг загнаж Сэд Казимыг таалт өгсөний дараа шейх бүлэглэлийн зорилго эрмэлзлэл хүслийг түгээн дэлгэрүүлэхээр хүчээж үл хайрлна гэж мөн түнэр харанхуугаас сатан гаргана гэж чамд бид итгэж найддаг. Гэтэл чи үйл хэрэгээсээ урвсан мэт санагдана. Чи бидний тэрх итгэл найдрыг хөсөрдүүлжээ. Хэрв чи энэ гажууд номлыг түгээн дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлээд байвал энэ хотын үлдсэн хэсэг шейхчүүдийг аажмаар нухчин дарах болно гэжээ. Баабын сургаалын үнэн мөн чанарыг үл ойлгох шейхын тэргүүнийг харсан Мулаа хусан түүнд дахин төвгөөцсөнгүй. Тэр өглөө бүр өрөөнөөс эртлэн гарч нар шингэхэд ирдэг байв. Мирза Мухаммедийн шав нарын нэгэн багш Мулаа хусан хоёрын яриаг нэгэнтээ чих тавин сонссон бөгөөд Мулаа хусаны үгс түүний сэтгэлийг ихэд тадлаа. Багшийнх нэгцэн Мулаа хусаны томсргүүгээр няцаасан зэрэг нь түүнийг хэрт хийлгэв. Мулаа хусантай ярилцахыг хойшлуулж явчул болно гэдгийг тэр гинт шүн мэдрэмгцээ. Шүн дундыг шүл хайхран түүний өрөө рүү зориглон ортол тэр унтаагүй лааны дэргэд сууж үг харлаа. Мулаа хусан шөнийн зочин залуутай өгөөмөр илдгээрээ мэндэлсэнд залуу хүүгийн нулимс эргээ халих мөрөн мэд нүднээс нь бөмбөрөн өрсөв. Энэ байранд амьдрахаар сонгосон учир шалтгаанаа би одоо ол ойлголоо. Багш чинь энэ сургаалыг үл тоомсорлон эсрэгүүцэж зохиогчийн үзэн ядаж буй сурагч нь багштайгаа адилгүй бөгөөд үүний үннийг таньж мэднэ байх гэж найдаж байна. Чамайг хэн гэдэг вэ? Гэр чинь аль хотод вэ? гэж Мулаа хусан түүнээс асуухад намайг Мулаа Мухаммед гэдэг. Герман Мазиндер Амужийн нуур хотод хэмээн залууд хариу өгчв. Одоо аарсан өвдөс авиас чадал оюун ухаанаар алдартай нуурын талигач Мирза Бузүргийн гэрт уг нэр цуутай гэр бүлийн эрхэм мөвийн уламжлалыг хадгалсан хүн бий юу? гэж Мулаа хусан асуулаа. Тийм ээ. Тэдний хүүгүүд дотор аавынхаа зан чанарыг үйлсэн нэгэн хүү байдаг. Ариун сайхан амьдрал, өндөр ололт амжилт, сайхан сэтгэл, чөлөө сэтгэлгээгээр тэр эрхэмсэг эцгийнхээ уламжлалыг дагсан гэдгээ нотлсон. Хэмээн Мулаа Мухаммед хариулсанд тэр ямар ажил эрхэлдэг вэ гэж Мулаа хусан лавлан асуув.
зовлон гаслантай хүмүүсийг тайтгаруулж, өлссөн олныг цадгаж тэжээдэг. Ямар хэрэгм зэрэгтэй хүн бэ? Өнчин ядуус гадны танихгүй хүмүүстэй нөхөрлөхөөс өрзүүлвэ. Нэр алдрыг нь хэн гэдэг юм бэ? Хулсан али. Цагийг яаж өнгөрүүлдэг вэ? Оймодоор тэнүүжлэн хөдөөгийн үзэгсэн байгалийн сайхнаар сэтгэлээ сэргээдэг. Хэдэн настай вэ? 28. Асуусан асуулт бүрийг хариулах тутам Мулаа Хусайн баяр хөөрөөр бэлхэж байлаа. Чи түүнтэй дандаа уулздаг байх тийм үү гэсэнд би тэдний долонтой очдог гэж Мулаа Мухаммед хариулв. Чи миний зүйлийг түүний гарт найдвартай өгнө үү? Чи үнэнчээр биелүүлээ. Мулаа Хусайн хуйлтан цаас гаргаж даавн боогод маргааш өглөө Мирза Хусайн Алиг нь гарт нөгөөрэй гэд Мулаа Мухаммедэд өгчээ. Тэр надад хариу сойрхох аваас чи авчирч өгвөл сайхан сэтгэл чинь илрэл болгосон гэж өгвөлөө. Маргааш нурган нартаа уралдан тэдний гэрт очвол Мирза Хусайн Алигийн дүү Мирза Муса үүдэн дээрээ зогсож байлаа. Мулаа Мухаммед ирсэн учраас тайлбарлал түүнийг гэртээ оруулсанд өнөө хуйлаастай цаасыг давн болтог хിവэр нь Мирза Мусад өгвөл Мирза Муса ахтад амжууллаа. Хуйлаастай цаасыг дэлгэнгээ Мирза Хусайн Али тэр хоёрыг суухыг ураад бичгийн ерөнхий утгыг гүйлгэн харснаа хэд хэдэн өгүүлбэрийг чангаар уншив. Түүний хоолойны сонсголонд яруу, өнг, шав чүлгийн уянга зэргийг Мулаа Мухаммед багтан биширч байлаа. Мирза Хусайн Али нэг хуудсыг уншснаа дүүргөө эргэж хараад Муса чи юу гэмээр байна? Чухам хөөгүүлбэс Коранд итгэж түүний тэнгэрлэг их сурвалжийг хүлээн зөвшөөрдөг хин ч болов сэтгэл бадрах эдгээр өгсөн мөн адил хүчийг агуулсан байна гэдэгт хоромж байтугай эргэлзэх аваас энэ дүүрэлд орж шударганы замаас хол төөрсөн болох нь гарцаагүй хэмээн айлтлаа. Тэрээр дахиж өөр зүйлээ сүгүүлээд Мулаа Хусайнд өгөөрэй гэд яотон ууцай Мулаа Мухаммедд өгөөд Мулаа Хусайн түүний чин зүрхний мэндийг дамжуулахыг хүслээ. Мулаа Мухаммед яарвчлан буцав. Түүний өрөөнд нь орж ирмэгс Мулаа Хусайн босож бэлгийг нь мэхийн авч хүнсв. Дараа нь Мулаа Мухаммедийг тэрвэрч нүдийг нь үнсээд аяа ирхэм хайр таанд минь. Чи миний сэтгэл зүрхийг баяр хөөрөөр бэлхуулсан шиг Бурхан чамд мөнхийн аз жаргалыг хайрлаж зүрх сэтгэлийг чинь үрдийн баяр жаргалаар бэлхуулаг хэмээн өрөв. Мулаа Хусайны энэ байдлыг Мулаа Мухаммед хараад гайхавч учрыг нийслэв. Хэдэн өдрийн дараа Мулаа Хусайн Мулаа Мухаммедтэй салах ёс гүйцэтгээд юу сонсож үзснээ хүнд ч амалдаарай. Энэ бүгд цээжин чинь нууц хിവэр хадгалагдсан үлдэг. Түүний нэр алдрыг бүүнээгтэн эстэгвэс түүнд татархсан хүмүүс түүнийг хорлон муу үйл хийх болно. Мөргөл бясалгал хийх үедээ хамгийн чадагч Бурхан түүнийг хамгаалаасай. Түүгээр дамжуулан дарлагдсан түмнийг өргөмжилсэн ядуусыг тэтгэж ядарч зовсныг тайтгаруулах болтугай гэж мөргөн залбир. Юм сүзэгдлийн нууц бидний нүднээс далдлагджээ. Бидний үүрэг бол бүх хүн төрлөختөнд уг тэнгэрлэг илгээн сургаалыг түгээн дэлгэрүүлж шинэ өдрийн дуудлагад тэднийг босгох ёстой. Энэ хотын олон хүмүүс уг замаар замнан цус аварсах болно. Энэ цус бүх хүн төрлөختөнд сүүдэр хайрлах Бурхны модыг устан цэцгэлүүлнэ хэмээн айлцсан ажээ. Энэ явдал бааб өөрийгөө тунхаглаж Мулаа Хусайн сургаалыг нь хүлээн зөвшөөрснөөс 3 сар гаруй өнгөрсний дараа буюу 1844 оны 7 дугаар сарын сүүлээр болсон юм. Хожим 4 жилийн дараа Мирза Хусайн Али Бахаула хэмээх өргөмжилт нэрээр нэрлэгдэх болсон ба өдөгөө уг алдраараа алдаршжээ. Энэ өргөмжлөл нь Бурхны алдар хэмээгдсэн утгатай бөгөөд үүнийг баб өөрийн энэ чухал судар баянда хамгийн анхудаа дурдсан билээ. Мулаа Хусайн Тегеран хотын зүүн хаалгаар гарan Машхад курсааны замаар одож тэр том муж нутагт шин шүтлгийн анхны үрийг тарих гавьяаг хүртэхийн төлөө мөргөл үлдэн цаашиллаа. 10 дугаар бүлэг Тэр Каин бий байна. Машхад хөрмөгц Мулаа Хусайн Ширазаас гарснаас хойш тохиолдсон бүх явдлыг баабад бишиж илгээлээ. Тегеранд утсан айлчлалаа мөн уг захианд илтгэсэн баабыг өгүүлшгүйгээр баярлуулж хязгаарлашгүй их аз жаргалтай байгаагийн учрыг Кудус тайлбарлажээ. Мулаа Хусайнаас цагтлаа өнгөтэй бааб Арабын Мекка, Медина дэх хариун бунхан мөргөлийн аяндаа бэлтгэл хийж эхлэв. Шиэт мусульманчуудын уламжлалт ойлголтоор бол
Амлагдсан элч заларваас Микагийн кабид өөрийгөө тунхаглана гэж үздэг байлаа. Бааб өөрийг нь удаан хугацаанд эдгүй байх хойгоор ээж эхнэр хоёрыг нь харж хандаж байхыг нааза Хажи Мирза Сид Алигаас хүсээд Кудус болон Этиоп зарцынхаа хамт Бушир руу аян замд гарав. 1844 оны 5 дугаар сард Арабын Жида хүрэхээр Буширийн бомбноос усан онгоцонд хөл тавив. 1844 он агуу их Хажигийн жил байсан учраас мөргөлчд хөл тавих газар үйлдэлд үүссэн байлаа. Лалын шашинднууд золиослын наадам гэдэг нэгэн баярыг тэмдэглэдэг агаад Авраам хүүгээ золиослсон өдрийг ингэж тэмдэглэдэг ажээ. Энэ өдөр жил бүр лалын сүүлчийн сарын 10 дахь өдөр тохиолдог бөгөөд энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрээс үнэнч лалын шашинднууд Мека Медиан руу ирдэг юм. Золиослын наадам Баасан гараг тохиовол тэр жилийн мөргөлийн аянг агуу их Хажийн мөргөл буйны аянг хэмээн нэрийддэг. Уг жилд мөргөлийн аянг хийгсдийн тоо бусад жилийнхээс харьцангуй их байдаг ажээ. 1840 оны үед Бушираас Жида хүрэх усан замын аялал аюултай, тогтохгүй. Хоорондын зайн 7,000 орчим километр бөгөөд нэгээс нөгөөд очиход 2 сар орчим аялдаг байв. Тэнгисийн ус байнга догширч, салхи шуургыг хүчтэй, цэвэр ус ховор, хоол унд хомс байдаг байв. Гэвч Бааб, Кудус хоёр энэ хуурт удаан аяллаа үеэр амар амгалан сэтгэл хангалуун явж байлаа. Тэд олон цагаар мөргөл бясалгалтай автан төвлөрөх бөгөөд Баабыг олон сургаалт захиас тайлбар айлдан туурахад Кудус бичиж авдаг байлаа. Гэсэн хэдиж Тэнгисийн хүнд хэцүү аяллаа бэрх нөхцөлийн улмаас Бааб аяллыг нисэн мэд амар тайван өнгөрүүлэхийг бурхнаас гун мөргөж байлаа. Тэдний сууж явсан хөлөг онгоцон Шираз хотын нөлөө бүхий хоёр иргэн бас Жидаг зорин аялж байв. Тэдний нэг нь Баабын зан чанарыг гайхан биширч хожим түүний сургаалыг дуулаад Баабын дагалдагч болсон бол нөгөө нь үл эвлэрэх дайсан болсон билээ. Сүүлийн хүн шех хүн байсан бөгөөд аяллаа үеэр хүмүүс Баабыг ихэд хүндэтгэж байгааг ихэд атаархаж өдөр бүр атааж өтөн буцлан хүн амьтантай ам зөрөн хэрэлдэж зорчигчдыг өөлөн гоочилж өөрийгөө эвгүй байдалд оруулж байв. Энэ хил ам хэрүүл тэмцлийн гол буруутан бол Бааб гэж тэр тооцож байлаа. Угэрийн зан авир бие авчоо байдал нь хөлөг онгоцны хараа Ахмадыг бухимдуулж байсан учраас Ахмад багийнхандаа түүнийг хөлөг онгоцноос шидхийг тушаажээ. Үүнийг сонсож мэдсэн Бааб Ахмадтай уулзан шейхийг өршөөхийг гуйсан боловч энэ хэцүү зорчигчоос салах тушаалаас Ахмад татгалцсангүй. Далайчид угэрийг далайд хаяхыг завдаж байгааг харсан Бааб шейх руу очиж түүнийг барьж байгаад түүнийг өршөөхийг Ахмадаас гуйлаа. Онгоцон дээр аялж яваа олны дотроос угэрийн ич гүүргүү зан үйлдэлээс болоод хамгийн их зовж хэцүү байдалд орж байгаа Бааб түүний амийг нь өршөөхийг хүснэ. Ахмад үнэхээр гайхшин багтав. Энэ хүү хэрүүлчээр бусдыг өөрийн зам байдлаас болоод гомдоож байсан бол өөрийгөө үүнээс ч илүүтэй хохироож байгаа учраас түүнийг өршөөх хэрэгтэй хэмээн Ахмадаас учрлангуйлаа. Жида дэрмэгцээ Бааб Мекад мөргөлийн аянг хийхэд өмсдөг үндэсний хувцс болох ямар ч нуглаа зүйдлгүй хоёр урт давгаар ойсон сул цам цөмсөд Мека орохоор тэмээгээр элсэн цөлийг туулах амаргүй аяндаа мордов. Хэдийгээр Бааб Кудусыг бас тэмээ өнөөлөх гэж ихэд хүссэн боловч үүнийг үл харгалзан Кудус Жидагаас Мека руу 100 орчим километр замыг Баабын унаж яваа тэмээг хөтөлсөөр явган алхан дуулжээ. Кудус аялж явахдаа олон мөргөлийг хөөр баяр дүүрэн сэтгэлээр уянгалуулан дуулж шөнөд хоромж хийлгүй хайрт багшигаа нүд салгалгүй хамгаалдаг байлаа. Нэгэн удаа аянчид өглөөний мөргөл үлдэхээр нэгэн худгийн ойролцоо буудаллах үед Бааб сургаал бичгүүдээ хийсэн аяны богцоо газар тавиад мөргөл үлдэж байжээ. Гэтэл нэгэн бедюн араа бирж богцыг нь шүүрэн элсэн цөл рүү зүгтэн оцсонд Баабын зарсан хулгайчин араас хөөхийг завдтал Бааб мөргөлөө таслалгүй хөөхөө бол гэж зарстаа гараараа дөгчээ. Мөргөлийн дараа тэрээр түүндээ илдгээр хэрв би зөвшөөрсөн бол чи түүнийг хөөж бариад шийтгэх байсан ойлгомжтой. Гэхдээ л ингэж хэрхэвжүүл зохино. Тэр цүнхэнд байгаа номлол сургаал уг араа бэрээр дамжин бидний хөлөөчүүл тавих тэр газарт хүрэх хувь тавилантай юм байна. Тиймээс
Үүний төлөө харамсны хэрэггүй. Хамгийн чадагч бүхний захирагч бурхан ингэж таалсан амой гэж тайлбарлсан юм. Ариун хот Мика үржил шимуутай Сиратийн улсын хотгорт оршдог бөгөөд хур бороо орхон тун ховор өв сургамлаар ядуу мөн маш халуун газар аж Микад очоод бааб мөргөлийн ёслыг нэг үрчлэн нарийн үлдээд мөргөлийн 10 дахь өдрөө шилмэл үлдрийн 19 хурх худалдаж аваад 9-ыг нь өөрийнхөө нэр дээр 7-г нь Кудусийг 3-ыг нь Зарцынхаа нэр дээр өргөл барьж махыг нь Мика хотын ядуу тарч хүмүүс тараан өөрөө өмхийг ч эзэнгүй. Тэр жил Мика нохоогослон халуун байжээ. Бусад мөргөлчид зөвхөн мөргөлийн нэмхэн сул цамц өмсөж байсан бол Бааб зүнч мэрэгэн Мухаммедийг хүндэтгэж бөөгийн илрэл болгон тэр ба малгайгаа юм уу дээлээ тайлдаггүй байв. Бааб энгийн бөгөөд бишиж хүндэтгсэн байдлаар Кабыг тойрон үлдэх ёстой бүх ёслолыг гүйцэтгэжээ. Ёслолоо үлдэж дууссан хойно мөргөлчид олноороо цугларсан үед Бааб Кабыг налан зогсоод хаалганых нь бариулаас нь барьж та бүгдийн хүсэн хүлээж үу тэр Каим би байна хэмээн 3 удаа тод дуугаар хэлв. Цугласан олон нам гүм давтлаа. Эдгээр гайхалтай үгсийг сонсон зарим хүмүүс өглөө Баабын аль дэрэг гэр орныхондоо сонирн болгон өгүүлцгээж нөгөө хэсэг нь болсон үйл явдлыг мөргөлжтөө сонсмогцоод түүний сургаалыг хүлээн зөвшөөрч байлаа. Бааб Микад хотын шашны тэргүүн болох хотын захирагчид загтал битсэн агаад уг захианд өөрийн сургаал аль дэрэг бичээд түүнийг дагахыг уриалсан юм. Кудус уг загтлыг захирагчид хүргэж өгсөн юм. Харин тэр завгүй байсан учраас уншихыг төдийлөн завдсангүй. Хэдэн өдрийн дараа Кудус уг загтлыг унсан эсхий захирагчаас лавлсан. Тэр бас л уншиж амжаагүй байлаа. Микад байхдаа Бааб Шейхмад Сидкэсим нарын шав Шейх хөдөлгөөний нөлөө бүхий зүтгэлдэн болсон Мирза Мухти Керманита үзв. Мирза Мухти түүний дуудлагыг хүлээн авах эсвэл татгалзах эсхийг хэлнэ үү гэж Баабыг асуусан тэр дараа хариулъя гэж хамлаа. Хариу өгөөгүй юм. Бааб Микагаас Медиан руу очиж зөнч мэрэгэн Мухаммедийн бунхан дээр мөргөл үлдлээ. Түүний мөргөл үлдэж байсан газараас холгүй түүний залган ирчлэн мэдээлж байсан анхны цэцэрсэн гэрэл дор Шейхмадын шарил байжээ. Уг мөргөлийн аяны үеэр Бааб их нэртэй инхүү бичсэн байв. Хонгор хайрт минь хагцсан тэр цагаас хош гай зовлон минь дүрслэхийн аргагүй их байсан гэдгийг бурхан гэрчлэн гэжээ. Тэрээр Мединагаас Жидад эргэж ирж усан онгоцор Перс рүү 1845 оны зуны ихээр бүш эрт буцсан заларчээ. Баабын зарим төрөлсөд анд нөхд Микагаас ирсэн түүнтэй уулзахаар тосов. Бааб Персээс гараад бараг 9 сар өнгөрсөн байв. Бүш эрт байхдаа Бааб Кудусыг дуудуулан төрүүлээд Шираз руу явахыг гуйв. Надтай хамт аялах өдрүүчин төгсгөл болж байна. Салах цаг ойртжээ. Бид хоёр дахин уулзахгүй. Гагцгүй бурхны ханилэгт ариун эзэн хааны дэргэд дахин нэгдэх юм. Хувь зяаны мотор тань. Чамайг түүний төлөө амсах зовлонгийн далаад өмбүүлнэ. Би чиний араас дагах болно. Би чинь далайн гүн ёроодон баяр хөөрөөр бэлхэж хөгжинсэн хэмээн Бааб Кудус дайлтан сойрхжээ. Бааб нагацах Мижа Хажи Мирза Сиид Алид бичсэн загтлыг Кудус төгөөд Ширазд байгаа төрөл төрөсөнд мэнд хүргэхийг хүсв. Мөн түүдийтгэн дагсан хэм болов заавал биелүүлэх ёстой мөргөл залбирлыг хуулийг жагсаан бичсэн бичим судраа Кудус төгөөд Шираз руу өдөр түргэн одохыг хүсэж аян замдаа сайн явахыг өрөөлөө.